Австралиэр 17 настай Тайланд охиныг алсан хэрэг саяхан гарч дэлхийн нийтийг цочирдуулсан билээ. Энэхүү зураг бол 17 настай Тунчаног Донхомлагийн найз цагдаа нартай цуг Австралийн иргэн Саймон Питер Карманы өрөөнд нэвтэрч байх үеийн зураг юм. Карман Тунчанокийг алж чемдаантгийн хаясан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан. Карманы хэргийг 84 хоногийн хугацаанд мөрдөн шалгаж шийдвэрлэх юм. Саймон Питер Карманы Тайландын өсвөр насны охин Тунчаног Донхомлаг алж хөнөөсөн эмх цэгцгүй өрөөний зураг мөн ил гарч ирж байна. Хэргийг иргэн сануулхад 6 дугаар сарын 25-ны өглөөгөр Паттаягийн далайн эргээс 45 настай Австралиар 17 настай охинтой танилцаж авч явсныг цагдаа нар тогтоосон. Охины цогцсыг 2 хоногийн дараа Карманы зочдуудлаас 10 гаруй минут жолоодох газарт төмөр зам дагуу чемдаантгийн хаясан байсныг олжээ. Охины найз Карманы байрлаж байсан зочдуудлын өрөө рүү алга болсон өдрийн маргааш нэвтэрч байгааг мэдээллийн сувгаар харуулсан байна. Өөр нэг зураг дээр буудан болон эндүүдэгт давцсан дээр овоолсон хувцснууд, жижиг ширээн дээрх цаас, усны сав, хөрөгчөн дээр хоосон архины шилнүүд харагдаж байв. ABC сувгийн мэдээлснээр найз нь цагдаад алга болсон хүний мэдэгдэл өгснээ дараа 17 настай охиныг хайж эхэлсэн бөгөөд түүний хочин Кейк байв. Гэхдээ тэр үед өсвөр насны охин аль хэдийн нас барсан байлаа. Карманыг өнгөрсөн баасан гарагт Бангкок дахь Суварнабхуми нисэх буудалд Тайландын цагдаа нар баривчилж аллах хийх, цогцсыг нуух, хөдөлгөх, мөн 15-аас 18 насны насан туршаагүй хүүхдийг бэлгийн зорилгоор авсан хэргээр буруутгасан. Эхлээд тэрээр өөрт нь тогсон хэргийг үгүйсгэсэн байна. Барны менежер Карманыг санаж байв. Мөн Карманы аллах хийсэн өмнөх өдрүүд цагийн хөдөлгөөний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл гарсан. Паттайя дахь Марина 2 бар энд грилийн менежер Канерат хэлэхдээ тэр шөнө Карманыг Тунчаногтой уулзсан харсан гэжээ. Тэр шөнийн 1 цагийн орчимд бааранд өөр охинтой согтуу байсан гэж хэлсэн байна. 1 цагийн дараа баарнаас ганцаараа гарсан гэж хэлв. Өөр нэг гэрчлэлтэй Карман Тунчаног болон түүний 2 найзтай шөнийн 3 цагийн орчимд далайн эргийн годамжинд явж байгааг харсан гэжээ. Өрөөг ноён Карманд түрээслүүлсэн эмэгтэй ярихтаа тэрээр 2025 оны сүүлээс хойш байранд амьдарч байсан бөгөөд 2 дугаар сард одоогийн өрөөндөө нүүж орсон гэв. Тэнд амьдарч байхдаа түүнийг хэвийн амьдралтай мэт харагдаж байсан гэж эмэгтэй нэрээр нууцлсан байдлаар ярьслага өгөв. Тэрээр Карманыг Австральд фермер байсан гэдгийг мэддэг байсан бөгөөд Тайланд руу ирэхдээ ихэвчлэн сэлж ресторанд хоол иддэг байсан бөгөөд хүмүүстэй найрсаг харилцаатай байсан гэжээ. Зөөх чемдаан сэжиг төрүүлсэн. Цагдаагийн хэлснээр ноён Карман маргааны дараа Тунчанокийг алсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэрээр Тунчанокийг өөрийг нь занал хийсэн гэж мэдэгдсэн. Цагдаа нарт түүнийг ухаалдах хүртэл боомлсон гэдгээ мэдэгдэж дараа нь орой хүртэл биеийг ариун цэвэр өрөөнд байлгасан байна. Камер тэрээр оройн 9 цаг 25 минутын орчимд өрөөнөөсөө том чемдаан чирж авч мотоцикл түлж яваад 35 минутын дараа буцаж ирсэн бичигдэн үлдсэн. Цагдаагийн орондоо Сратонгиу хэлэхдээ Карман чемдааныг арын лифтээр авч явсан нь анхны сэжиг төрүүлсэн гэжээ. 45 настай тэрээр чемдаангүйгээр 20 минутын дараа зочдуудад буцаж ирэхэд цагдаа нар гэмт хэрэг болсон гэж сэжиглсэн байна. Бид түүнийг мөрдөж тэр улс орноос зогтох гэж байгаа тухай мэдээлэл олсон. Бид чемдааныг яаралтай олох хэрэгтэй болсон. Тунчаног насан туршаагүй байсан тул цагдаагийн орондоо Срантонгиу хэлэхдээ цагдаа нар Карманыг хүүхэд тулгаалах хэрэгээр баривчилж чемдааныг хааж байхдаа түүнийг улс орноос гарахыг зогсоож чадсан гэжээ. Цагдаагийн орондоо Срантонгиу мөн Карманы Тайланд дахь амьдралын дэлгэрэнгүй мэдээллийг илчилж тэрээр анх жуулчнаар ирсэн зочдуудлын өрөөг 1 жил түрээсэлсэн гэж хэлсэн байна. Тэр өмнө нь гэмт хэргийн бүртгэлгүй юм. Бид түүнд хамаарах ямар ч гэмт хэргийн талаар мэдээлэл авч байгаагүй гэж тэр хэлв. Цагаачлалын бүртгэлд дурдсанаар Карман анхны визэн дуусахад хугацаагаас унгах хүсэлт гаргасан гэжээ. Тэр Тайландд дуртай аялахыг хүсдэг.
энд амархаар хэрэгхийг хүссэн гэж хэлсэн байна. Цагдаагийн орондоо Саратонгийн хэлэхдээ Кармен 84 хоног хүртэл хоригдсан байх бөгөөд цагдаа нар нотлох баримт үргэлжлүүлэн цуглуулах байна. Шүүгч түүнийг 12 хоног дотор үргэлжлүүлэн баримтлахыг зөвшөөрөх ёстой. Бид хэргийг 84 хоногийн хугацаа дуусахаас өмнө яллах дүгнэлт хийх ёстой бөгөөд ингэснээр прокурор гэрчин шалгалт хийх эсвэл хэргийг шүүхэд хүргэх боломжтой гэж тэр хэлв. Тайланд улсад чамдаанд нас орсон 17 настай охины хойд ээж ярихтаа гэр бүлийн 8 шиг төглийн улмаас зочирдолд орж хэвлэлд олон зүйл ярихыг хүсэхгүй байгаагаа хэлсэн. Австралиэр Саймон Питер Кармен Тунчанок донхомлоо хөнөөсөн хэрэгээр буруутгагдаж түүний гэр бүлд түүний үхэлд өөрийгөө хянаж чадаагүй гэж хэлсэн байна. Түүний хойд ээж Ороди хэлэхдээ тэр болон өсвөр насны охины аав түүнтэй холбогдох гэж оролцсон ч холбогдож чадаагүй байна. Би түүнийг огт төсөөлөөгүй. Тэд түүнийг олсон үед бид амьд байгаасаа гэж найдаж байсан гэж эмэгтэй хэлв. Хатагтай Ороди хэлэхдээ түүний өвчлсөн охин 6 дугаар сарын 16-нд Паттайя руу явж найзтайгаа амралтаар явахыг хүсэж байгаагаа хэлсэн гэжээ. Тэр эмээгээсээ мөнгө хүссэн бөгөөд түүнд жаахныг өгсөн гэж хатагтай Ороди хэлв. Тэр далайг үзхийг хүссэн гэж хэлсэн. Өсвөр насны охин Кейк очтой байсан бөгөөд Каласын хотод аав хойд ихтэйгээ хамт амьдардаг байв. Дүүнд ах дүүс байгаагүй. Тэр заримдаа аавдаа болон надад тусалж замын уулзуур дээр Сонкран усны баярын үеэр цэцэг эсвэл жимс зарж тусалдаг байсан. Бид түүнийг ажилуулахыг албатаагүй гэж хатагтай Ороди хэлв. Тэр жаахан байсан тул заримдаа бид түүнийг гаргаж 50-100 бат өгдөг байсан. Паттайя хотын цагдаагийн газрын гадна Reuters агентлагт өгсөн нулимстай ярилцлаганд хатагтай Тунчанокийн аав Тонгчай охиныхоо үхлийн улмаас маш их гунигтай байгаагаа хэлж охин өргөлж түүнд тус болдог байсан гэжээ. Би тайсан. Бид зүгээр л бидний хайж байсан шиг зүйл болоогүй байгаасаа гэдэгт найдаж байсан гэж хатагтай Ороди нэмж хэлв. Карменыг баасан гаргийн шөнө нисэх буудлаас баривчилсан. Удалгүй цагдаа нар төмөр замын ойролцоо том чимдээ олсон бөгөөд тэнд Тунчанокийн нүцгэн цогцсон байсан. Цагдаа нар түүний сүүлчийн мөчүүдийг баасан гаргийн өглөөрт ноён Карментай хамт орсон Паттайя зочдуудлын өрөөнд орж байгаа бичлэгийг харуулсан. Түүнийг 4 гэмт хэрэгт буруутгасан. Аллах, биеийг нуух, цогцсыг зөөх, эсвэл устгах. Мөн 15-аас 18 насны насан туршаагүй хүүхдийг бэлгийн зорилгоор худалдаж авсан. Эхэндээ Кармен бүх хэргийг үүсгэж би унтаж байх үед өрөөнөөс алга болсон гэж мэдэгдсэн байна. Кармен мөн цагдаа нарт бие хамгаалах зорилгоор үйлдсэн гэж мэдэгдсэн бөгөөд Тунчанок түүнийг хутгаар занал хийсэн гэж мэдэгдсэн. Тайландын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр тэрээр Тунчанокт Паттайяд уулзаж түүний орон суусанд очихоос өмнө таньдаггүй байсан бөгөөд эхэндээ 1000 бат буюу $43 дээр төлбөр хийхээр тохиролцсон ч 500 бат санал болгосны дараа маргалцсан гэжээ. Цагдаа нарын мэдээлснээр тэд мөнгөний талаар маргалцсан ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалцсан. Тэр хүн юу ч хэлж чадна. Бид үүнийг баталж чадахгүй. Баривчлагдсан үедээ бичигдсэн бичлэгт Кармен Тунчанок охины гэр бүлд охинд тохиолдсон зүйлд харамсаж байгаагаа хэлсэн. Энэ зүйл миний хяналтаас гарсан. Миний бодлоор та бүгд маш гунигтай уурлах байх. Би ч бас адилхан. Ийм зүйл болоогүй зүгээр байгаасаа гэж найдаж байна. Тийм биш гэдгийг мэдж байна л да. Гэхдээ найдаж байна. Бас бусад охтод хэлэхэд зүгээр л болгоомжтой байгаараа. Үүнээс өөр зүйл би ярихыг хүсэхгүй байна гэжээ. Цагдаагийн гаргасан хугацааны хуваар. Паттайя хотын цагдаагийн газар мөрдөн байцаалд хэрхэн өрнөж байгааг Химэл оюун ухааны инфографиктээр нийтэлсэн. 6 дугаар сарын 25 шөнийн 3 цаг 34 минут зочдуудлын лобби дахь CCTV бичлэгт Кармен Тунчанок нар гар орж алхан лифтэнд орж гаруулж байна. 6 дугаар сарын 25-нд 9 цаг 25 минутаас 9 цаг 48 минут хүртэл камерын хяналтын камерт Кармен том чемоданыг өрөөнөөсөө жирж гарган мотоциклоор зочдуудлын арын хэсэгт нь уйсан байдлаар гарч буй бичигдсэн байна.
Дараа нь тэрээр төмөр замын дагуу хурдтай гүйж 9 минут алга болсон. 6 дугаар сарын 25-нд оройн 9 цаг 57 минутаас оройн 10 цаг 6 минут хүртэл камерын бичлэгт Кармен байрандаа буцан ирж байгааг харуулж байна. 6 дугаар сарын 26 11 цаг 36 минут нэг найз нь Тунчанокийг алга болсон талаар мэдээлэл өгч цагтаад түүний гадаад эрхтэйтэй сүлд харсан гэж хэлсэн. 6 дугаар сарын 26 2 цаг 26 минут Кармен өөрийн бодлоосаа гарч байгааг харуулна. 6 дугаар сарын 26-нд цаг загдаагүй. Цагдаа нар Паттаягийн шүүхээс баримтлах захирамж авах нотлох баримт цуглуулж байна. Цагдаа нар зочдуудлын өрөөг шалгах явцад Карменын паспортыг олсон. 6 дугаар сарын 27 шөнийн 1 цаг 15 минут Паттая хотын цагдаагийн газар болон цагаачлалын товчооны мөрдөн байцаалтын багууд Карменыг нисэх онгоцны буудалд баривчллаа. 6 дугаар сарын 27 шөнийн 1 цаг 30 минут цагдаа нар Кармены зочдуудлаас ойролцоогоор 10 минутын зайд төмөр замын ойролцоо нэг чамдаа олсон бөгөөд тэнд Тунчанокийн цогцс байв. Австралийн гадаад хэргийн яамнаас өгсөн мэдээлэлтэй Тайландд баривчлагдсан Австрали иргэнд консулын газар тусламж үзүүлж байгаагаа мэдэгдсэн байна.